Говьсөнбөр аймгийн ерөнхий боловсролын 5 дугаар сургуулийн 1-р ангийн сурагчид өнөөдөр сургуульд анх орж мэдсэн сурсан эрдэмэ багш эцэг эхчүүдэд тайлагнах үсэглэлийн баяраа хийлээ. Эцэг эхчүүд болон өнөөдрийн баяраар тэмдэглэж байгаа хүүхдүүд та бүхэндээ өнөөдрийн баярын мэндийг өргөн төшөөлж байна. 9 сарын 1-нд бидний 6 настай хүүхдүүд маань энэ сургуулийн босныг алхан орж эдмийн аял дөрөвснөөс хойш өнөөдрийн хүртэл хүүхдүүд маань багштайгаа ээж аавтайгаа нийлэн өөрийнхөө боловсролыг нэмэгдүүлэн явж исэн бичиж уншиж өөрийнхөө санаа бодлыг чөлөөтэй илэрхийлж сурсан баяраа өнөөдөр тэмдэглэх бэлэн болоод байна. За өнөөдрийн баяр бол ганцхан сургуулийн баяр биш, хүүхдүүдийн баяр биш, ээж аавуудын та бүхний хамтран ажилласан хамгийн том баярын үйл ажиллагаа болж байгааг хэлэхэд бас таатай байна. Хүртэл сүлгийг ажил багшийн сургаалаар алдаагүй чиглэл тогтоолоо эдмийн баярлал эндэрсэн хүмүүстийг инхээсэж хүнээсээ эрхэмжин гүйлж байна. Аннаар өчиг хаваа айдоо хүмүүний нэгэн ажил баярлал тавьдаг эдмийн номын нэгэн багын шиг өсгөлөө ирж байна. 5 дугаар сургуулийн 3 бүлгийн 100 гаруй сурагчид үсэглэлийн баяраа хийж шилдэгүүдэд тодруулан эцэг эх багш нарыгаа баярлуулсан юм а.